Энэ жил YouTube 20 нас хүрч байна. Одоо үеэс ялгаатай нь 2000-ад оны ихэр төрсэн залуус YouTube руу дуу сонсох гэж ордог байсан гэдэгт итгэлтэй байна. Тэгвэл энэ платформ гарч ирэхээс өмнө ах эгч нар хаана юу сонсдог байсан гэж Playtime дээр очиж амьд хөгжим сонсдог байсан юм. Яа, та зөв сонссон. 100-ыг 100 шиг айлгаж өгдөг Playtime хөгжмийн наадам намайг хилд орох гэж шулганаад явж хахад ч гэсэн босоор л байж. Тэрч бүх хил бидний хайрлаж эмэрт сонсдог The Lemons, The Colors, Recon зэрэг хамтлаг Playtime-д тоглох гэж хамтлаг болсон байдаг. Playtime-ийн үүсгэн байгуулагч Нацгаах Германд ахта The Vault хэмээх ширээ сандалгүй босоо бааранд орж үзчихэд за ёстой өвөрмөц юм а гэж бодоод Монголд буцаж ирээд X Nation гэх дан рок хөгжмийн босоо баарыг нээсэн гэдэг. Ингээд 2001 онд тус бааранд тогтмол тоглодог байсан 4-5 хамтлагийн тоглолтыг хийхээр болж тоглолтоо Playtime гэж нэрлсэн байдаг. Ийхүү ихсэн Playtime наадам Монголд 10 гаруй жил метал, инди хөгжмийн урсгалыг дэлгэрүүлж, мэдрүүлж явсаар 2015 онд олон улсын хэмжээний фестивал болж тэлэхэд том нөлөө үзүүлсэн нэгэн өөрчлөлтийг хийсэн. Энэ бол Нааглихац тайз. Оюутан байхасаа эхлээд лежээсээ Playtime явах зөвшөөрлөг гуйж төгсөөд ажилд орох хүртлээр амжилт олж чадаагүй. Учир нь манай ээжийн болон тэр насны хүмүүсийн дунд Playtime 15 жилийн өмнөх шигээ төсөөлөлтөнд буудаг байсан болохоор тэр. Нааглихац тайз шинээр гарч ирснээр наадмын уур амьсгалыг ихээхэн өөрчилсөн гэхэд буруудахгүй. Гэсэн ч энэ өөрчлөлтийг сүргээр хүлээж авсан хүмүүс ч цөөнгүй байсан. Playtime-ч Sunrise болжээ гэх мэт. Ямар нэгэн урлаг, ямар нэгэн хөгжмийн жанрыг хизээж битээд оромжил тэр жанр чиний амьдралын түүхээс угаасаа илүү гэж хэлсэн байх тийм. Тийм болохоор ямар ч хөгжмөө бидний гадуурч байгаараа манай. За үүний дараагаар хип-хоп гэх мэт урсгалууд нэмэгдсэн ч цаг хугацааны явцад олон нийтэд хүлээн зөвшөөрөгдөж хүн бүрийн хүсэл сонирхолд нийцсэн олон улсын хөгжмийн фестивал болтлоо хөгжиж чадсан. Угтаа фестивал гэдэг нэршлиг хүссэн болгоно нь хүртдэггүй. Жишээ нь Азийн номер 1 гэж цолдог Японы Fuji Rock фестивал нь 1997 оноос хойш тогтмол зохион байгуулагдж байгаа ба 100-аас 130 мянган үзэгчтэй, алдартай уран бүтээлчдийг авчирдаг, олон хөгжмийн урсгалтай, байгаль дээлтэй, зогсоол, кемпинг, хоол хүнс, ариун цэврийн хэсэг гээд бүгдийг маш нарийн өндөр зэрэглэлээр зохион байгуулдаг. Тэгвэл Азийн топ 5 фестивалийн нэг болохоор зорж буй Playtime фестивал хэдийн үнэтэй дүүц хүч хэмжээнд ирснийг энэ жилийн өдрүүдээр харах, мэдрэх боломжтой. Тэгэхээр 23 дахь жилдээ амжилттай болох гэж Playtime фестивал энэ удаад 100 мянган үзэгч хүлээн авахар бэлдэж байгаа ба 3 мянган төр ажлын байр бий болгон 200 гаруй аж ахуйн нэгжтэй хамтран 4 өдрийн турш үргэлжилнэ. Нийт 8 тайзнаас олон улсын 37, дотоодын 67 хамтлаг уран бүтээлч уран бүтээлээ хөргөнө. Бусад томоохон фестивалуудын адил cashless төлбөрийн орчин үеийн системийг нэвтрүүлж NFC бугуучаар бүх төлбөр тооцоог хийх боломжтой болгосон. Ингэснээр урт дараал удаан хүлээхгүй бэлэн мөнгө төлбөрийн картаа гээхгүй байх гээд давуу талтай. Майхан барих талбайг үн төлбөргүй болгоно, тасалбарын баталгаажуулалтын олон улсын жишиг нэвтрүүлж, мэдээлэл баталгаажуулах QR кодтой болсон, засмал замтай болж эрчим хүчний шууд их өсвөрт холбогдно, бизнес газрыг шинжлэж боловсон ариун цэврийн байгууламж барина. За тодруулах юм бол хөнгөнөөр бие засах бол эрэгтэй эмэгтэй шээлтүр ашиглах, харин хүн дээр бие засах бол өөр хэсэгт очих байдлаар зохион байгуулах юм байна. Мөн наадмын тайз, дууралтын чанарыг сайжруулахаар Нидерланд улсын мэргэжлийн дууны инженерийг багтаа нэгтгэн тайз хоорондын дууны давхцал, чимээний бохирдлыг бууруулах чиглэлээр олон улсын стандарт нэвтрүүлжээ. Earth, Music, Art, Love брендоор хөгжим, урлаг соёлоор дамжуулан залуусыг эерэг хандлагад уриалдаг Playtime наадам нь бүхий л үйл хэрэгээрээ ногоон тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулан байгаль дэлхийдээ хайраа түгээсээр байна. Үүнтэйгээ зэрэгцүүлэн наадмын хог хаягдлыг ангилан дахин боловсруулж нэг удаа биш олон удаа ашиглагдах аяг хэрэглэж шинэ талбайдаа мод, ургамал тарьж ургуулan экосистемийг дэмжсээр байна. За, одоо яхлаа. Дуусна уу? За окей. За дуусчлаа. Тийм. Удахгүй уулзцгаая Playtime ч та.